За өчигдрийн миний энэ бичлэгийг үзсэн хүмүүс мэдчихэж байгаа. Би өчигдөр Pauset Crypto сайтаас Trade-ийн рүү Litecoin явуулсан. За би анх удаага явуулсан өчигдөр. Яг тэгвэл над руу нэлээд олон хүмүүс бичсэн. Энэ миний одоо нөгөө юу руу явах гэж байгаа тий. Trade-ийн рүү явуулсан. Litecoin маань орохгүй байна. 24 хонж байна гэд ингээд юу чат бичээдсэн. Тэгээд би анх удаага ямар ч гэсэн хийж үзье гэж бодсон чинь минийх бол цаг гарангийн дараа орсон. За эндээс би дүгнэлт хийлээ. Өчигдрийн над руу чат бичсэн хүмүүсийн явуулсан койны тоог харахаар нэгдүгээр миний бодлоор хэтэрхий бага явуулаад байх шиг байна. Эрдээс 23,000 50 мянга ч хүрэхгүй 30 хэдэн мянган ч юм уу тий Литоши гэдэг маань Litecoin-ы жижиг нэгжин задгай мөнгө гэсэн үг тийм үү. Тэр миний бодлоор зарим нь бол нөгөө анх удаага татах гад яарад ч байж магадгүй тийм үү. Ерөөсөө нэг татаж үзмээр санагдаад ордын байх уу, ордгүй юм байна уу, үний юм байна уу, худлаа юм байна уу гэж татчих байгаа байж магадгүй. Миний бодлоор жоохон хит их яарад хит баг coin явуулаад тэгээ гүйлгэндээ гацчихад байна гэж харлаа. Хоёрдугаар толготон зэрэг хэдий чинээ баг явуулна, төдий чинээ та нар өөрсдөө шимтгэл төлнө штэ. Гүйлгээ болгоноос 50 coin төлнө. Тэгэхээр яарад хэрэггүй. Шинэ эхэлж байгаа хүмүүс бол ядч нэг хэдэн хоног ажиллачаад лимиттэй гэхдээ Litecoin чи өөрөө хямдхан coin юм чи ядч нэг 100 мянга болгоод тэгээд татахыг бод. За би өчигдөр 500 мянгаыг татсан тийм үү? 500 мянган Litoshi татсан. Тэгэд ердөөсөө цаг гарангийн дараа л ороод ирчихлээ. Ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр асуудал нь юундаа байсан байх нь гэхээр хитрхи баг coin явуулаад ерөөсөө өдөр болгоно л нэг жоохон юм хэрэггүй. Ядаж нэг 3-4 хоног 5 хоног дарчаад ойролцоогоор Litecoin маань Litoshi маань 100 Litoshi болохоор 100 мянга. Өөрөөр хэлбэл 0.0001 тэрнээс дээш Litoshi хэмжээтэй болгочих. Тэгээд Trade-ийн рүүгээ татаарай. Тэгвэл тэр 24 хоног ч юм уу сүлжээндээ гацдаг юм гарахгүй. Нэгдүгээр алдаа, хоёрдугаар алдаа бол би энэний төрөв чимчилгэн дээр хэлсэн байгаа тийм ээ. Юу нэ буруу хаяга буруу хичээл явуулсан байлээ. За тэрнээс болоод ингээд гүйлгээ удсан байна. Эсвэл ороогүй байна гэж би дүгнэлт хийлээ. Тэрнээс биш Pauset Crypto-гоос Trade рүү ямар ч асуудалгүй орсон. Одоо би та нарт өнөөдөр харуулах гэж байна. За одоо энэ дээр үж энэ харж гин үү? Энэ үлдэгдэл. Өчигдөр намайг бичлэг хийж яхад энд надад юу ч байхгүйсэн. Ингээд 551,396 Litoshi өчигдөр ороод ирсэн байна. Нөгөө Pauset Crypto-ноос. Яагаад би энэ бичлэгийг хийгээд байгаагүй бол бас үнэмшгүй хүмүүс их байд юм байна. Үнэн ч юм уу худлаа ч юм уу гэх. Тэгэхээр би өнөөдөр та нарт Pauset Crypto сайтнаас Litecoin-а Trade-ийн рүү оруулаад шууд мөнгө олгож авах арга хэлчих гээд байна. Шууд мөнгө олгож авах. За Trade-ийн дээр энэ далмыг ашиглаад өчигдрийн тэрэгнийг юу гарсан байгаа шүү. Мэдээлэл гарсан байгаа. Тэрийг олж уншаарай. Юу гэвэл Trade-ийн Litecoin нь L үсгээр ихэлсэн байсан. Хуучин L үсгээр ихэлсэн байсан. Одоо сарын дотор энэ L үсгээр ихэлсэн бүх хаягнуудаа M үсгээр сольж өөрчилж байгаа. Тэгэхээр бид нөгөө үнгүй цуглуулдаг сайтнууд дээрээ Trade-ээс L үсгээр ихэлсэн Litecoin-ы хаяг хадгалсан бол түүнийгээ солиороо. Яаж солих вэ гэвэл ямар ч сайт руу орсон эсвэл settings гэдэг байгаа эсвэл profile гэдэг байгаа. Тэр дотор wallet address солих гэд байдаг. Бүх сайтн дээр. Нэг хоёрдугаарт нь Pauset Pay маань 3 сарын 31 хүртэл гүйлгээ хийгдэхгүй байгаа учраас тэн дээр бол одоо юу ч хийгээд нэмэргүй. Явандаа ажиллаад ирэнгүүт нь Pauset Pay сайтны wallet-ны дотор талд нь linked address гэдэг дотор Trade-ээс Litecoin-ы хаягаа хадгалсан бол арилгаж агаад шинээр M-ээр хэлсэн хаяг аваачиж бичиж
солиор. За энэ хоёр анхааруулах юм анхааруулчлаа. За одоо хэдүүлээ нөгөө Faucet Crypto-с татсан Litecoin-о өнөөдрийн ханшаар Teredemin дээр зарж үзнэ. За одоо энэ дээр бид нэр зарах гэж байгаа тийм үү? За одоо надад байгаа бүх Litecoin маань энэ. За одоо хэдээр зарах вэ гэж та нар асуух гэж байгаа. Яг одоо надад мөнгө хэрэгтэй бол энэ хамгийн дээдлийн 600 мянгаар би зарна. Яг одоо надад мөнгө хэрэгтэй гэвэл. Хэрвээ үгүй би Teredemin дээр арилжаа хийж үзмээр байна. Жохон үнэтэй зарах сонирхолтой байна гэвэл энэ дээд талын үнийг харна. 609 юм уу 610 мянга дээр. Гэхдээ бид нар чинь биткойн, лайткойнийхаа ханшиг мэдтгүү тийм үү? Дөнгөж 610 дээр тавьчаад явж идэл чинь доошогоо унчихыг хинч байхгүй. Энэ арилжааны мэдлэгийг бол та нар уншиж л олж аваа. Өөр арга байхгүй. Тэрнээс биш одоо хар ухаанаар унцхол уу өсчих болов гэж тавиад ивэл бас арилжаа хийдэг хүний юу биш. Миний зорилго болтон зэрэг яг ингээд сайтаас койныг Teredemin рүү татаад мөнгө болгох боломж байдсан байх уу гэдгийг л та нарын нүдэн дээр чинь харуулах гэж байгаа гэсэн. За одоо би 600 мянгаар зарж үзүүлэн та нар. За 600 мянга гэдэг маань энэ цэг таслаа ерөөсөө мартаж болохгүй. 600 таслал 2 тэг цэг 0. Одоо энэ хамгийн сүүлчийн үнийг харж байгаа үстэй тийм үү? Нэг хүн 21 сая 800 нэг хүн ч биш энэ хэд хэдэн хүнийх ингээд бүгдөө зэрэгцээд нэг юунд орчдөг юм. Нэг аяганд орчдөг гэж хэлдэг. Энд чинь хэдэн ч хүний юм байж магадгүй. За тэгэхээр би хэрвээ 609 мянга мө 610 мянгаар тавьж болно шүү дээ дээшээгээ тийм биз дээ 614 650 мянгаар тавьж болно. Тэгвэл харин гүйлгээ маань шууд яах нь гүйхгүй гэсэн. Харин би яг одоо би мөнгө гаргаж авъя гэвэл 600-аар тавих нь. За одоо ингээд хэдүүлээ. Хараа энд нэг тэг алдсан чинь буруу харж байна үү тэр. Би тэр дунд нэг тэг 3 тэг байх хэвээр би 2 тэг тавьсан биш үү буруу хийсэн бэ. За энэ тэгнүүд дээр сайн анхаараарай. 600 3 тэг 2 тэг. Бисээ 2 гэж тавихад л үнэн шал өөр харагдчихна. За одоо зарах гэдэг дээр хэдүүлээ дараа. Одоо энэ хэмжээний нөгөө Faucet Crypto-гоос авчирсан Litecoin маань 600 мянган төгрөгөн дээр зарах юм бол 3301 төгрөг надад орж ирэх нэ. За тэгээд хэрвээ тийм гэдээ дарах юм бол шууд энэ 3301 төгрөг маань яах нь вэ? Миний Teredemin-ий балансанд ороод ирнэ гэсэн. За хэрвээ би арай жоохон үнэтэй зарыг гэвэл энүүнийгаа би ядаж нэг 610-т зарыг гэвэл ингээд тавина. Таслал цэгээ ерөөсөө мартаж болохгүй. Хэрвээ энэ урд талын нэг тгийг л андуурах юм бол энэ доод талын нийт үн шал өөр гарч ирж байгаа. Энийг ерөөсөө алдаж болохгүй. Тэрэ за 610 мянга зарыг гэвэл шимтгэлийн дараа би 3356 төгрөг 78 мянгатай болох нэ. За тэгвэл энэ гүйлгээ маань яадаг вүлээ? Юу яахгүй. Одоо тийм гэдээ дарлаа. За тэгэнгүүт энэ зүүн гар талд ингээ гараад ирдэг. Өнөөдөр 18-нд Litecoin би зархаар 610 мянга зархаар гүйлгээ оруулаад тавьчлаа. Энэ бол одоо шууд зарагдахгүй. Яагаад гэвэл энэ үнэн дээр очиагүй байна гэсэн үг тийм үү? Litecoin-ы үн өсөөд 610 мянга болчих юм бол миний энэ гүйлгээ хийгдэнэ. Хэрвээ үн маань доошо буучих юм бол хийгдэхгүй 610 мянга хүртэл хүлээгээд байж гин гэсэн. За тэгэхээр хэрвээ одоо дөнгөж ингээд тавьчих сууж идэл чинь нөгөө өөр захиалга энэ рүү ороод ирэх юм эсвэл үн янз бүр болчих юм бол цусалж болно. Цусалахаар ямар ч шимтгэл авдаггүй. За одоо ингээд би ингээд энийг одоо ингээд цуцалчихъя. За та цуслахтаа итгэлтэй байна уу гэж байна. Би итгэлтэй байна гэж цуцалчихъя. За одоо би нөгөөдхийгээ за тэгвэл яшигдоо энийг 610 бол хэзээч хүлээх ингэж бодвол энэ бол тухайн хүний арилжаа хийж байгаа хүн бол мэдээж над чиг ингэж яахгүй шүү дээ тийм биз дээ.
арилжаа хийж байгаа хүн бол нөгөө мэдээгээ харна, анализа хийн, хаашаа явах нь уу гэл энэ минийга хийж яад арилж байгаа цаашаа хийн. Би болохтон зэрэг та нарт зүгээр л ингээд юун дээрээс өөрийнхөө өчигдрийн оруулсан Litecoin-ыг яаж зарж мөнгөтэй болох вэ гэдгийг хэлж бичээ. Тийм болохоор өнөөдөр би та нарт 600 дээр зарж харуулна. За ингээд 3301 төгрөг. Одоо бол би шууд зарна. За одоо энэ ингээд дээр амжилттай гэж яачлаа. За одоо хэдүүлээ нөгөө хуудасаа шинжилгээ гаргах. За энэ айгуу 600-ын захиалгыг би олоод хараад. За одоо энэ харж байна уу? Саяын 3300 хэдэн төгрөг байлаа. Энд чинь энэ рүү ингээд ороод ирлээ. Ингээд би өчигдрийнхөө Faucet Crypto-нээс криптогоос татсан нөгөө жоохон 500 мянган Satoshi-го 3307 төгрөгөөр зарчлаа. Одоо энэ бол миний мөнгө. Би энийг хүнээс хуугаагүй. Би хүмүүст ингэж хэлдэг. Яагаад хүмүүс ингэж идэг байхгүй. Та яагаад намайг зөндөө олон хүн тэгс шүүмжилдэг. Та яагаад их хоёрын хооронд үнгүй суглуулдаг юм нэг хоёрын хооронд юм хийлгээл тэрийг заагаа яваад байх ингэж. Хүн болгоны зориг, хүн болгоны бодлого, хүн болгоны карманы одоо юу гэдэг багтаамж өөр. Энэ 3307 төгрөг хүнд айгүй хямдхан бага юм шиг мөнгө байгаа боловч энийг би өөрөө олсон. Би хүмүүст тэгж тайлбарладаг. Энийг би хинээс ч гуугаагүй, хулгай хийгээгүй. Ерөөсөө л би энэ Faucet Crypto гэдэг энэ сайтн дээр л нэг хэдэн юм short link дараад PTC үзэл энийг нэг юуг нь Faucet-ийн дараад тэгээ би даан тэрийдээ минь рүүгээ оруулаад энэ дээр зарцсан. Энэ бол миний хөдөлмөр. Миний ажил. Тийм биз дээ. Тэрнээс биш би хинээс ч мөнгө гуйж хэнийг ч одоо юу гэдэг эвгүй байдалд оруулаагүй. Ерөөсөө миний л хийсэн ажил. Ингээд л ихэд тоноор дахиад 3300 төгрөг юм нэмээд л яваад байна. Тэгэхээр хамгийн гол нь миний хэлэх дуртай үг бол энэ миний хөдөлмөрийн хөс. Би энэ Faucet Crypto сайт дээр хэнийг ч одоо юу гэдэг чи заавалчгүй миний дор эсэх ёстой гэж хэлээгүй. Энэ бол зөвхөн надаас шалтгаална. Би л өөрөө ажил. Хэрвээ би сайн ажиллаж байвал энэ 3300 төгрөг орж ирэх. Хэрвээ би ерөөс ажиллахгүй орж ирэхгүй. Ийм зорилгоор миний сувагч ийм зорилготой, Facebook-ийн маань групп ч ийм зорилготой. Үнэхээр энэ тэр 10 саяар 20 саяар хөрөнгө оруулалт хийгээд багц судалдаж авъя гэдэг хүмүүс бол тэрүүгээрээ л яваарай. Намайг битгий одоо энэ рүү та хоёрын хооронд тийм заагаад гэж хэлээд бай. Хамгийн гол нь хувь хүн өөрөө л энэ сайт дээр сайн ажиллаж ивэл 3000 байтгаад мөнгө ороод ирдэг. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг би дуусгая. Тэгэхээр энэ бол цуврал байгаа тийм үү? Faucet Crypto сайтаас трейд рүү Litecoin-а татаад трейд эмэн дээр зараад жоохон мөнгөтэй боллоо гэсэн үг. За одоо ингээд арилжааны тухай хичээлүүд ерөнхийдөө арилжаа биш ерөөсөө энэ трейд эмэн дээр яаж янз бүрийн coin-ыг зарж мөнгөтэй болох вэ гэсэн юу баг ингээд дуусч байна. Би энийг цувралаар 3 хичээл орж байгаа. Нэгдүгээрт нь би биткойныг яаж зарах вэ гэдэг нэг хичээл орсон байгаа. Хоёрт нь ardcoin-ыг яаж зарах вэ? Тэгээд дараагийнх нь Litecoin-ыг яаж зарах вэ? За хамгийн гол нь coin-ууд дээр ardcoin болохтон зэрэг нөгөө юу штэ. Ингээ бүхлээрээ болохоор тийм үү? Бүхэл болохоор жишээлбэл одоо 180 гэд ингээд бүхэл болохоор айгүй амархан гайгүй гэдэг юм тийм үү? За одоо хэдүүлээ Litecoin руу ороод тийм. Ингээд Litecoin руу за сая гэхэд одоо би 600-аар зарчаад байж хахад одоо 595. Би бас дөнгөж сая гэхэд жоохон хөөрхөн ашигтай зарсан байна. Энд болохоор их олон тоонууд байдаг байхгүй юу? Тэгэхээр хүмүүсийн толгойж байгаа эргээд идэх юм. Altcoin бол амархан 180, 200, 300 гэж зарчина. За энэ биткойн дээр гэлээ гэхэд тийм ээ 171 сая гэхээр бол ингээд олон тоонуудтай. Тэгэхээр энэ тоонуудаа л бити алдаарай. Хэм бол тэгээд боломжийн үнээр ингээд зарчина. За дараа нь энэ үлдэгдэлт байгаа. Энийг одоо хідэн төгрөг болгодیں۔ Тэгж байгаа дараа нь нөгөө юуныхаа банкныхаа карт руу гаргаад авчих. Эсвэл энийг өрөө хөөхөн хямдрахаар нь кой авцсан ч болно шүү. За ингээд миний сувгийг нөгөө комментээр чинь лайка дарна. Таалагдаагүй дизлайк дараарай.
Өөр чи байдаг лээ. Нөгөө жижигхэн хоохон дээрээ даарна. За тэгээд Facebook дээр өөрсдийнхөө боломжоор шеэрлээд өгөөрэй. Хэдий чиний олон хүн үзчихвэл энэ зөв замаар явна гэдэгт би итгэлтэй байдаг. За, бичлэгээд дуусгая.